Тоолбор бөмбөг таслаад явсан. Веслигийн эсрэг шахаад овцсон хүч хурд. Уганбаяр 3 голоор яваад орсон довтлогоо амжилттай болж байна. Миллер өөрөө дуусгахыг илүү үзэндээ холын шилдэг гүйцэтгсэн хийж дуусаагүй байхад энэ залуу ийм тоглогчоо. За тэгээд буцаагаад мөнх өдрлөө шидэж байгаа гарцын үзэгчтэй өхөн харсан байх. Харагдаад байгаа даа. Илүү л ажиж тоглож ин гэсэн. Энд ямар уран гой төгсгөл вэ? Весли хоёр алдаатай байгаа шүү дээ. Байрон Весли баруунасаа зүүн рүүгээ шилжүүлээд агаар дээр хідэн ч хөдөлгөө хийчихвдээ. Мэдрэмжтэй. Аваад буцаад гараад ирлээ. Инх байсгалан орохгүй байсан олон шидэлтэн 2 дугаар үеийн дунд хэсэг дээр инхүү унж болж тоглолтыг ивт сэлгээний санд руу шилжсэн. Барсолд орж ирээд маш гой дамжуултыг аз хоёр төгснөөр. Хоёр хамгаалтныг үлдээсэн. Саруул Эрдэнэ Жавжнаас 3-аас суул шийдсэн шидэлт номчтой Саруул Эрдэнийн тоглолтод анх шидэх боломж нь гарч ирсэнгүй буцаагаад Батхуйг хоолны шидэлтийг гүйцэтгэсэн Батхуйгийн шидэлт хариуг нь тэр дор морж байна. Сүүлийн 5-6 минутанд харагдаагүй довтлогооноор нэгэлдээ дахиад Весли дараас нь 4 оноо болж байна. Хичээ сайн. Одоо ч оноо авалтууд нь үргэлж ирсээр байна. Игтүр тэр дор нь холын шидэлтээс бусад хоёр нь бол алдааны асуудалд орцсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь хийгүү байгаад байгаа да. За чи довтлгүй нэрээ довтлж чадж байна. Хамгаал гэвэл хамгаалж чадж байна гэдэг. Ер нь юу гэдэг маш олон талаараа нэрээ шидэлтүүд хэрэгтэй байна да. Саруул Эрдэнэ холын шидэлтийг гүйцэтгэсэн Саруул Эрдэнэ шидэлт амжилттай болж байна. Жааныг маш гоё ашиглалаа. За Уганбаяр дундаас сув татаад дамжуулт өгсөн Байрон Весли хүчтэй төгсгөл байлаа. Гарч ирээ заслан хийсэн. Миллер ямар гоё дамжуултээ хайрууг нь дахиад цагирган дээрээс барьж ийн энэ удаа. Сүхбат дайраад явсан, задлсан мөнх өдөр 3-аас чиг гарсан да. 3 онооны шилтэн оновчтой хамгаалагч руу өгөөд алдах тунд өгч ин да. Саруул Эрдэнэ Барсуул хэцүү байдлаас хоолын шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт амжилттай болж байна. Өгшөөл холдохоор байна да. Хөрөвдөрж дээрээс нь явах гэж оролцсон ямар амар хаалтыг хийж байна. Аз хоёрын хаалт ирж ин да. Маш олон тоглогчид үнэхээр шилдэг тоглолтоо энэ финал дээр үзүүлж чадж байгаа. Тэдний Баянбаатар өмгийн цогцоо түшиг буцаагаад болоод ирсэн солгоо довтлоомчтой дээрээс нь алдаатай. За тэгээд тоглогчид бол довтлохгүйгээр хөнгөө барьж агаад цагаад босхоор болж байгаа юм байна. Ингээд